6 дугаар тестийн дуруудлага. За дараахан өгсөн тэгштэглийг бол бодох юм байна. За тэгэхээр энэ тэгштэглийг бодохдоо бол үйлдэлийг нь ухрааж олох хэрэгтэй. За тэгэхээр энд өгсөн хаалттай байгаа илэрхийллийг бол энэ тоогоор үржүүлэхэд ийм тоо гардаг гэж байна. За тэгэхээр энэ нь бол буцаагаад ухраачихсан гэсэн үг. Энэ тоог бол хойш нь бол яг хуваачих юм бол энд хаалттай байгаа энэ илэрхийлэл бол гарч ирнэ гэсэн үг. За энэ хуваачих юм бол хаалттай байгаа илэрхийлэл бол 0.1-тэй тэнцвэрлэх гэсэн. Өөрөөр хэлбэл 10-аас хасдаг нь. За энэ бутархай тоог энгийн бутархайг хасчвал 0.1 гардаг байна гэсэн үг. За тэгэхээр энэ энгийн бутархайг бол юутай тэнцвэрлэх вэ гэхээр энгийн бутархай юутай тэнцвэрлэх вэ гэхээр 10-аас 0.1-ийг хассантай тэнцвэрлэх гэсэн. 10-аас 0.1-ийг хасчвал юм гарна. За одоо эндээс бол бид нар бол хуваарийг олж чадна. Хуваар бол яах вэ гэхээр энэ 9 бүхэл 10,999-ийг бол энэ хуваарт хуваахад бол энэ 9 бүхэл 19 гардаг гэж байна. За тэгэхээр хуваагдагчийг ноог дурт бол хуваачдаг байгаа. За эндээс бол яах вэ гэхээр энэ илэрхийлэл маань 0.1-тэй тэнцвэрлэнэ. За хасагдчийг болохдоо бол хасагдагчаас ялгуурыг бол хасаад олцдог. За эндээс бол хасагч нь бол 0.9 буюу x маань v хариу байх нэ.